байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За, сүүлд оруулсан бичлэгний маань доор бичигдсэн тавьсан асуултын дагуу өнөөдрийнхөө бичлэгийг хийе. За, үдсэн үзэгч маань болохоор энерги яаж цэвэрлэх вэ гэдэг асуултыг тавьсан байсан. За, энэ бол мэдээж хэрэг маш чухал зүйл тийм ээ. Хэрвээ бид нэр энерги өндөр түвшинд аваачих гэдэг юм бол тийм ээ энерги дээшлүүлэх гээд байгаа юм бол эхлээд яах вэ? Заавал энергийн цэвэрлэгийг өөртөө болоод эргэн тойрондоо хийж өгөх хэрэгтэй. За эхлээд хүн өөрийгөө мах бодны түвшинд, физик түвшинд цэвэрлэж өгөх хэрэгтэй тийм ээ. За энийг яаж хийж өгөх вэ? Боломжтой бол гол горихтой устай тийм ээ нууртай ч юм уу за далайн ирэг дээр амьдарч байгаа далайн устай ойрхон энэ төр амьдарч байгаа хүмүүсүүд байвал тэдгээр хүмүүсүүд маань энэ байгалийн усанд биеэ ангижруулж усанд ингээд болж өгвөл бүр ингээд толгоогоо дүрээд үсээ ингээд үстэйгээ хамт тийм ингээд бүтэн биеэрээ бие гоё ингээд угааж өгөх хэрэгтэй. За энэ чухал үйл явдал энэ ариуслын чухал үйлдэлийг эхлэхийн тулд эхлээд хүн энэ үйлдэлтэй энэ зан үйл одоо эн чинь бол энэ иймэрхүү зүйлүүдэд бол айгүй тийм ач холбогдол өгч хүндэтгэлтэй хандж явах хэрэгтэй. Ялангуяа өөрийнхөө ингээд физик биеийг тийм ээ махан биений түвшинд цэвэрлэгээ хийж өгөх гэж байгаа бол энэ үйлдэлийг энэ зан үйлийг тийм ээ гоё ариуслын процессыг өөртөө хийж эхлэхийн өмнө заавал intention буюу зорилгоо хүслээ хэлж өгөх хэрэгтэй. За би одоо ингээд далайн усанд, голын усанд, нуурын усанд за гол нуур устай газар ойрхон амьдраагүй том хотуудад амьдарч байгаа хүмүүсүүд маань бол баанда. За баангүй хүмүүсүүд бол шүршүүрт орохдоо тийм ээ. Энэ одоо ариуслын үйл явдлыг бас хийж болно. За гэртээ ингээд баанд усанд орох гэж байгаа хүмүүсүүд байх юм бол давстай ус яг байгалийн гаралтай давстай усанд одоо орох хэрэгтэй. Ямар нэг химийн бодис орсон тийм ээ ингээд нэг л байгалийн давс гэж биччихсэн давс аваад орохгүй штэ. Тэр чи химийн бодистой ямар ч байгалийн гаралтай биш. Маш олон одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч юм уу тийм ээ. Ийм одоо ванны одоо нөгөө давснууд их нь бол яг цэвэр байгалийн гаралтай байдаггүй. Тийм болохоор хүн яг сайн эрэл хайгуул хийж чадах юм бол ийм давсыг олох боломжтой. Тэгэд гэртээ бааны усанд орох гэж байгаа бол ийм цэвэр давсыг болоод за Монголд ч юм болохоор нөгөө жанц давс гэдэг баха тийм ээ. Тэр чинь бол яг цэвэр байгалийн гаралтай давс. Тэгээд тэр давсаа олж аваад тийм ээ. За хагас килограмм ч юм уу тийм ээ. Хийгээд тэгээд хэрвээ баангүй хүмүүсүүд байх юм бол тийм ээ. Шүршүүртэй ганцхан хүмүүсүүд байх юм бол шүршүүрт орохынхоо өмнө за далайн устай ойрхон байгаа гол горих нуурын устай ойрхон байгаа боломжтой хүмүүсүүд нь тийшээ яваад ингээд усанд орох боломж байгаа бол болж өгвөл юм байгалийн усанд орвол маш сайн. Орохынхоо өмнө за би энэ усанд орсноор миний бие гой цэвэршиж ариусаж болж бүтэхгүй бүх тэр муухай сөрөг энергиудээс сална гэж интеншнийг тийм зорилгыг заавал өгөх ёстой байдаг байгаа. Тэрийг ингээ гой төсөөлөн бодно. Тийм ээ? Одоо залбирч болно шүү дээ, тий? Залбирлаар энэ интеншнийг хийж болно. Эсвэл бол зүгээр ингээ гой сайхан тайвширч байгаад 3 удаа гой гүнзгий амьсгаа аваад
За би одоо ингээд гоё бие ариусгах маш юм гоё хэрэгтэй чухал үйл явдлыг өөртөө хийж өгч чинь, цэвэрлэх чинь, муу мухай зүйлүүдээс өөрийгөө ингээ холдуулах чинь хэсэг хугацааг өөртөө ингээ гоё таймнаар олгоод тэгээ энэ интеншнээ хийгээд тэгээд голынхаа ус руу юм уу, далайн ус руугаа юм уу, баантаа ус руугаа юм уу шүршүүрдүгээ орно. За орж байх явцдаа ингээд усандаа орсон биш үү, тийм ээ? Тэр үедээ олохлоор ингээд төсөөлөн бодно. Ингээ энэ ус, тийм ээ? Миний биед байгаа бүх төр одоо өвчин зовлон юу байдیں۔ Тийм ээ? Хүнд байдлуудыг, сөрөг байдлуудыг, сэтгэлийн хямрал энтертэй байгаад байгаа бол айц төгшөөртэй энтер байгаад байгаа бол тийм ээ? Ажил төрөл чинь бүтэж өгөхгүй байгаад байгаа бол тийм ээ? Ингээ янз бүрийн амьдралын асуудлуудтай байгаад байгаа бол энэ бүхнээсээ одоо би салж ийн, ангижирч байна. Миний бие ингээд физик төвшөндөө болоод энергийн төвшөндөө бүр гоё ингээд бүр угаагдаж цэвэршиж байна гэдгээр төсөөлөн бодож гоё тайвширч өөрийгөө гоё эрүүлжсэн байна, тийм ээ? Бүр гоё хөнгөрчлөө, гоё ариусч ийн гэж төсөөлөн бодож орох хэрэгтэй байгаа. За тэгээд энэ усандаа бол хэр удаа ормоор байна? Тэр чинээгээрээ л орно. Хэрвээ ингээд далайн усанд байгаа, голын усанд байгаа хэрэг хүүтэй энтердүү байгаад ах юм бол заавал удаа ороод ах шаардлага байхгүй. Бүтэн биеэ орчоод тийм ээ. Газ ингээд энэ минийгээс ингээд гой салчлаа гэж гой ингээд төсөөлөн бодоод за тэгээ ингээд уснасаа гарахтаа ингээд миний хамаг муу мухай зүйлүүд тийм ээ. Энэ усанд үлдлээ. Хэрвээ энэ байгалийн усанд орж байгаа, далайн усанд орж байгаа байх юм бол ингээд байгаль их маань тийм ээ. Миний биеэс энэ сөрөг бүх зүйлүүдийг маань надаас ингээд аван ариусган угаалаа гэж бодох хэрэгтэй. Тэгээд ингээд уснасаа гарахтаа ингээд хөнгөрцөн тийм ээ. Төсөөлөн бодох хэрэгтэй. Яагаад төсөөлөн бодох хэрэгтэй? Яагаад интеншн өгөх хэрэгтэй вэ? Зорилго өгөх хэрэгтэй гэдэг зүйлүүд бол эднэр бол маш чухал. Бидний бодол, бидний хэлж байгаа үг бодвол яг л шимшлэг гэж монголоор ярьдаг бах тий. Шимшлэг яг л одоо юм маш тийм үнцэнтэй ариун зүйлүүд байдаг. Өмнөх библиэлгээр хэлсэнчлэн бид нар болвол бурханлаг энергиуд, бурханлаг одоо бүр энэ бүх зүйлсүүдийг бий болгосон их үүсвэрээс бид нар үүсэлтэй. Бүхнийг бүтээсэн зүйл бол маш ариун бурхан байгаа шүү дээ, тийм ээ? Тийм болохоор бид нар бол бүгд бурханы хүүхдүүд. Бурханы хүүхдүүд юу байх вэ? Бурханд байж таарна, тийм ээ? Хүний хүүхдийг хүн гэдэг шиг бурханы хүүхдийг бол бурхан биш чи бурханы хүүхэд гэж хэлэхгүй шүү дээ, тийм ээ? Яг ингээд нөгөө туршлагуудаа хоримтлуулаад сурах ёстой зүйлүүдээ сураад өөрийнхөө яг гой хүчийг мэдрээд өөрийнхөө хүрэх ёстой ингээд нөгөө дээд зэгтээ хүрээд тийм ээ ирэхээрээ яг л бурхан болж эхлэх байхгүй тийм бас л ингээд хийж бүтээн ямар олон зүйлүүдийг ингээд материалыг болгоно хийж бүтээд бурхтууд болол яадаг хийж бүтээдэг тийм ээ тийм болохоор тэр агуу хүч биднэрт байгаад байгаа. Тэгэхээр яг энэ бурханлаг энергийг тээж яваа бид нар болвол бидний амнаас гарч байгаа үг болгон үн сэнтэй. Бидний амнаас гарч байгаа үг болгоныг энэ оюун санаанд бодогдож байгаа бодол болгон маш хүчтэй хүчрхэг бичиж байдаг. Та нар сайн анзаарсан болвол бүтлгүү явж байгаа, ядарсан явж байгаа, өвчин зовлонд автагдсан байгаа. Тийм ээ нэг амьдралд дэвшилж өгөхгүй байгаа хүмүүсүүдтэй ингээд хоромхон зур ярихад л тэдний амнаас ямар өгнүүд урсдаг. Бүүн хараалын өгсүүд тийм ээ муу мухай өгнүүд л урсдаг, гомдолдог, зүхдэг тийм ээ. Энэ амьдрал намайг зовоож ийн, манай гэр бүлийнх намайг зовоож ийн, амьдралд ингээд болж бүтэж байгаа юм ерөөсөө хаалга ингээд дандаа бүтэхгүй юмнууд надтай уучирч ийн, би амьдралаа үзье яад чинь тэр хүмүүсийг үзье яад чинь гэдэг маш хэцүү зүйлүүдийг ярьдаг. Амнаас нь ганц сайхан өгнөд ундаггүй. Сайхан бай шүү, амьдрал сайхан шүү, талархаж шүү, баярлж шүү гэдэг ийм өгнөд тэдгээр хүмүүсийн амнуудаас гардаггүй. За
нөгөө талын өөр хүмүүсүүд болох маш их амжилттай явж байгаа аз жаргал амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тийм ээ. Өөрийн хүссэн амьдралыг өөртөө бүрдүүлээд явж байгаа хүмүүсүүдтэй яриад явхаар яг тэд нар бол амьдралдаа маш сэтгэл хангалуун амьдралаас юм болгоноос ингээд сайн сайхныг нь олж хардаг. Амьдрал үнэхээр сайхан гэл тийм ээ. Ямар ч юмд юуд ч санаа зовдөггүй. Тийм ээ мөнгө өргөтэй хүртэл тэрэндээ санаа зовдгоо. Яана би ч одоо энэ мөнгөө энд өгчих юм болоод ингээд би яах вүлээ мэлээ гэж ингэж юу татхандггүй. Тийм ээ энэ байдлууд нь ингээд тухайн хүмүүс тийм ээ их ид байдаг, их ч авчирдаг, аз хямрыг ч авчирч байдаг. Өөрт нь ингээд туслах эрэг сайн сайхан хүмүүсүүдийг ч өөрт нь учруулж байдаг. Ингээл нөгөө нэг өөрийнхөө энэ бодол санаагаараа амнаасаа урсгаж байгаа үгнүүдээрээ өөрөөсөө маш гоё эрэг энергийг гэрэлтүүлж гаргаж цацруулж чаддаг болохоор өөрийнхөө энэ эргэн тойронд байгаа энергиэс ингээд өөрчлөөд тэр энергиэрээ ингээд сайн сайхан үйл явдал сайн сайхан хүмүүсүүд ингээд татдаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор би нөгөө энерги бүх зүйлүүд энерги гэж яриад. Тэгээд энергийн засал хийлгэх, энергийн биеэ цэвэрлэх, энергийн биеэ эдгэх, ангаах, тийм ээ энергээ дээшлүүлэх, өсгөх чухал гэж яриад байгаа аахгүй юу. Тэгээ орчин үед болохоор манай энэ одоо амьдраад байгаа бидний амьдраад байгаа энэ 21-р зуун бид нар бол хүн төрөлхтөн бол өөрсдөө бол маш тийм өндөр хөгжилтэй одоо 900-д амьдарч ийн л гэж бодож байгаа. Тийм ээ технологи хөгжиж ийн амьдрал сайхан амар хялбар болж ийн л гэж яриад байгаа. Бодоод байгаа. Тийм ээ ингээл яриад бид ингээл зурагт мурагтаар яриад ингээд тархитаад байгаа аахгүй бидрэг тийм ээ. Үнэндээ болвол энэ дэлхий дээр энэ 3D-ийн энэ хөгжил яг орчин үеийн энэ хөгжил бол өөр гариг иргэсэн хөгжлүүдтэй харьцуулах юм бол маш хоцрогдсон байгаа даа. Технологийн хувьд ч тэр ухамсарын хувьд ч тэр энергийн хувьд ч гэсэн маш доор байгаа даа. Тэгээ энэ гайхалтай цаг үеийг бол маш олон ёон жилээр бол энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсүүд болоод өөр гариг иргэсэн дээд хэмжээсэн хар гариг гэх юм уу тийм ээ өөр хэмжээсэн битүү сүнснүүд хүлээсээр ирсэн байна. За тийм болохоор бид нөр өөрсдийнхөө энэ энергийн цэвэрлэгийг олон түвшинд нь хийж өгөх хэрэгтэй. За тэгэд махан бие гоё ингээд физик бие ингээд гоё усан дугаагаад ариусгаад цэвэрчлээ. Тийм ээ. За дараа нь юу хийх вэ? Дараа нь бол бид нар бодлоо цэгцлэх хэрэгтэй. Цэвэрлэх хэрэгтэй. Элдв муу ёрын муу муухай зүйлсүүдийг бодож санаж явхаа болох хэрэгтэй. Бодлоо ажиглаж, бодолтойгоо ажиллаж эхэлнэ гэсэн үг. Сөрөг бодол болгон ч амнаас ч гарч байгаа сөрөг үг болгон өөрийн чинь энергийг унгаж байдаг. Тийм болохоор бодлоо ариусгаж, бодлоо цэвэрлэх хэрэгтэй. Сөрөг болгоноос салах хэрэгтэй. Өмнөх би бичлэгэн дээр хэлсэнчлэн сөрөг бодол үйлдэл болгоны цаана сөрөг битүүд байдаг гэж хэлсэн. Тийм болохоор сөрөг бодол бодож өөрийнхөө энэ энергийн биедээ тэр сөрөг битүүдийг оруулах зөвшөөрлийг өгөхөө болох хэрэгтэй. Тэгэхээр яах вэ? Өөртөөгөө сууж агаад, тайвширч сууж агаад, бясалгалд орж агаад, тийм ээ? Бясалгал хийж чаддаг хүмүүсүүд, бясалгал яаж хийдгийг мэддэг хүмүүсүүд байх юм бол
бясалгалтаа орж байгаад бясалгал хийж арай сураагүй байгаа, сурах гад явж байгаа, сонирхоод явж байгаа, яаж хийдэг юм бол гэж бодож байгаа хүмүүсд байх юм бол өөрөө өөртөө чимээгүй орчинд сууж агаад бодолдоо 3 удаа амьсгаа авах хэрэгтэй. Яагаад амьсгаа авах хэрэгтэй гэд байна вэ гэх юм бол хүн гүнзгий амьсгаа аваад тайвшраад суухлаар ингээд бодууд манд тайвширч эхэлдэг байхгүй юу? За ингээд бодлоо тайвшруулж байгаад өөртөө болоод энэ энергит, энэ universe өөрийг чинь хүрээлэн байгаа энэ орчиндоо command одоо нөгөө тушаал өгөх хэрэгтэй байхгүй юу? За би ингээд өнөөдрөөс эхлээд энэ цаг мөчөөс эхлээд ямар ч сөрөг бодлыг би өөртөө оруулахыг зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэгтэй. Маш чухал сэдвийн талаар ярихлаар ингээд саад болж байгаа байхгүй юу? За энэ командаа өгөх хэрэгтэй. Тэгээд өөртөө ч гэсэн хэлэх хэрэгтэй. За энэ цаг мөчөөс эхлээд өнөөдрөөс эхлээд би өөртөө сөрөг энергийг наахыг хүсэхгүй байна. Наахыг зөвшөөрөхгүй. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд би дандаа эерэг сайн сайхан зүйл дээр төвлөрнө. Сайн сайхан зүйлийн талаар бодно гэж өөртөө бас тушаалыг өгөх хэрэгтэй. Эргэн тойрондоо тушаал өгч нь яагаад эргэн тойрондоо тушаал өгч нь гэхээр эргэн тойронд чинь нүдэнд үзэгдэхгүй бөө хар биетүүд ингээд хүрээлэн зогсож байгаа бид нарыг. Тэр биетүүд болохоор ингээд биднийг ингээд сонсч идэг байхгүй юу? Яагаад гэвэл бид нар тэр агуу бурханлаг хүч байдаг. Тэг хүн ингээд өөрийнхөө ухамсарыг сэрээгээд тэгээд энэ болгоныг би одоо зөвшөөрөхө болж ийн гэхлээр universe-ийн хуулиараа бол тэр биетүүд нэвтэрч чадгаа болдог гэсэн үг байгаа. Тийм болохоор энэ зүйлийг ухамсартайгаар хийх хэрэгтэй. Би зөвшөөрч байна уу, үгүй юу гэдгээ сөрөг биетүүдэд болоод дээд биетүүдэд дохио өгч хэлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тушаалаа өгөх хэрэгтэй байгаа. За энийг хийгээд гой сайхан тайвширч суугаад тэг өөрөө ингээд цааш нь өргөжлөлөө суумаар аваад сууна. Суухгүй энийг ингээд хийчихэд за ингээд болчлоо гэж бодож байгаа бол тушаалаа өгсөн. Одоо энэ цаг мөчөөс эхлээд би ингэж амьдрна гэд нүдэ нэгэд энэ цаг мөчөөсөө үнэхээр бодолтойгоо ажиллаж эхэлнэ. Ямар ч сөрөг бодлыг өөртөө оруулахгүй хичээх хэрэгтэй. Амнаасаа ямар нэг муухай үг, бузар үг унгаж болохгүй, хараалын үг унгаж болохгүй, бусдыг муулж харааж болохгүй, өөрийгөө доош нь хийж, өөрийнхөө үнцнийг унгааж, өөрийгөө мяалж асгүй бодвол энэ гомдолдог янз бүрийн үгнүүдээ болж эхлэх хэрэгтэй байгаа. За ингээд эренгүүт чи угаасаа та айгүй ингээд сэтгэл санааны хувьд чинь сэтгэл санааны бие чинь хүртэл ингээд гоё дээшлээд ирэх болно. Энэ бол тийм амар ажил биш. Яглангуяа энийг хийж эхэлж байгаа хүмүүсүүдэд болвол өөр дөр ажиллаж эхэлж байгаа хүмүүсүүд эхэндээ бол маш хэцүү байдаг. Бөөн бодлууд уурсан, бүр нэг ингээд сөрөг бодлууд ялангуяа их бодоод сурчсан, зансцсан хүмүүст болвол гээл нөгөө бүр сурцсан ингээд дадлаараа тэр бодлууд нь орж ирээл байна. Тэр болгонтой та өөртөө одоо тэмцэх гэх юм аашин тийм ээ. Энэ сөрөг бодлууд яагаад орж ирээд байгаа? Сөрөг бодлын чинь цаана тэр сөрөг битүүд чинь байгаад болгоод өөрөө чинь сөрөг бодлуудаар бөмбөгдөд байна шүү дээ. Тийм болохоор тэр сөрөг битүүдтэй тэмцэн гэсэн үг байгаа байхгүй юу? Одоо бид нар өөрсдөө ингээ найзуудтайгаа ч юм уу тийм монгол хүмүүс хоорондоо ингээ тэмцээд өөр улс орны хүмүүстэй тэмцээд яваад байдаг биш. Сөрөг биетүүдтэй одоо тэмцэж сурах хэрэгтэй. Эхлэх хэрэгтэй. За ингээд
маш тууштай үнэнчээр энэ ажлаа сайн хийж чадах юм бол хэсэг хугацааны дараа өөрөөс чинь шалтгаална. Хэдэн сарын дараа байна уу, хэдэн 7 хоног байна уу, хэдэн хоногийн дараагаас сөрөг бодууд чинь багасаад ирэх болно. Өөрөө чинь хичээл зүтгэлээс л хамаардаг зүйл. Тийм болохоор өөрийнхөө төлөө хичээх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө энэ ажиглалтыг өөр дээр хийж эхлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал үн цэнтэй ажил байгаа. Хамгийн хэцүү ажил байгаа. Хэцүү ч гэсэн бүтэшгүй ажил бол биш. Хувь хүн болгоны хичээл зүтгэлээс шалтгаална. Тийм болохоор эхэндээ мэдээж хэрэг хэцүү шантармаар санагдаж магадгүй. Гэхдээ хизээж шантарч болохгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө дотроо бурханлаг агуу хүчийг агуулж байгаа хүчрхэг энергиуд байгаа гэдгээ хизээж мартаж болохгүй. За тэгээд бодолтойгоо ажиллаад эхэлж байна. Бодлоо гоё эерэг болгоод эхэлж байна. Тэгсний дараа бодлоо цэвэрлжлээ тийм ээ. Бодлоо цэвэрлжлээ гэсэн үг шүү дээ. Тэгсний дараа энэ мэдрэмжтэйг ажиллах хэрэгтэй. Би одоо та нарт бол ингээ өөрийгөө бүр бүхлээр нь цогцоор нь яаж энерги бүр цэвэрлэж үнэхээр дээд түвшинд аваач гаргуудыг зааж өгч байна. Түүнээс болоод нэг хөнхөө ингээ за ингэчих тэгчих ингэнгүүт болчтیں۔ Гэдэг биш. Би үнэхээр олон хүмүүсийг энэ зүйлсүүдийн талаар ойлгоосай. Энерги үнэхээр цэвэрлээд өндөр түвшинд аваачаасай. Тэгж байж бид нар ингээд нийтээр бөөнөрөө ингээд маш гоё таатай амьдралыг, дэлхийг, энергийг ингээд дэлхий даяар бид нар ингээд бүрдүүлэх боломжтой гайхалтай үед амьдарч байгаа болохоор энэ мэдлэгийг хүн болгон эзэмших хэрэгтэй. За тэгээд хүн угаасаа нөгөө эерэг бодоод эхлэнгүүт угаасаа хүн ер нь ингээд сэтгэл санааны бодол аваа гайгүй болоод ирнэ. Хүнхээр нэг хүн трауматай биш тийм ээ. Энергийн бие дээр нь хүн сүнснүүд байхгүй. Энергийн бие дээр бүр ингээд хүнд тэр нөгөө хар битүүд ороод суучаагүй байх юм бол бодолтойгоо ажиллаад ирэх ингээд өөрийнхөө биеийг ингээ гоё угааж цэвэрлээд ариусгачаад бодлоо цэвэрлээд ирэнгүүт угаасаа цаанаасаа ер нь гайгүй болоод ирнэ. Сэтгэл санаа ч гэсэн гоё хөнгөрөөд дээшлээд ирнэ. За тэгээд сэтгэл санаатайгаа ажиллаж эхлэх хэрэгтэй. Хэрвээ ингээд хизээ нэг болсон үйл явдлаас болоод тийм ээ тэрийг ингээд санаад, гутраад, гундаад, скол бол айдстаа автаад тийм ээ хит их юмд ургуулж бодож санаагаа зовоодог тийм ээ инээтэрэгээд иймэрхүү сэтгэл санааны дарамт янз бүрийн сөрөг зүйлүүд байгаад ах юм бол энэ бүгдээ засаж эхлэх хэрэгтэй. За яаж эдрийг засах вэ гэх юм бол бас мантрагийн манифест одоо өдөр болгон одоо өөртөө эерэг үгнүүдийг батламж үгнүүдийг уншиж өгч болно. За тэгээд тэр одоо уучлаагүй одоо янз бүрийн сөрөг зүйлүүд өөрсдөд чинь хийгээд тэр зүйлүүдийг ингээд мартаж чадахгүй яваад байгаа бол тэр бүх зүйлүүдийг өөрийнхөө сайн сайхны төлөө тавьж явуулах хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Энэ сөрөг мэдрэмж болгоноос өөрийгөө салахыг хичээх хэрэгтэй байна. Боломжгүй зүйл бол биш. Боломжтой. Тэгээ энд чинь өөрт чинь энэ бас том ажлыг хийхэд чинь өөрт чинь бас хүч дутагдаад байгаа болвол бас надтай холбогдож сессиянд ирээд энэ ажлуудыг бас ажлуудыг хийхэд чинь би бас туслах боломжтой. За ингээд өөрийнхөө энергийн биеийг сэтгэлийн биеийг цэвэршүүлчлээ тийм ээ. Ингээд ирэнгүүт угаасаа бидний энергийн бие чинь ингээд засраад ирэх болно. Энерги чинь дээшлчихсэн болохоор тийм ээ бид нар
энерги аурага цэвэрлэх, энергийн бие цэвэрлэх, энерги дээшлүүлэх бидний хамгийн чухал зүйл байгаа. За ингээд ер нь бол хүн өөрийгөө ингээд энерги дээшлүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг энэ бүхний ингээд яг үнчээр сайн хийгээд сөрөг зүйл ботхоо болоод тийм ээ. Сөрөг мэдрэмжүүдээс ингээд салаад ирэнгүүт хүмүүсүүдийг уучлахыг нь уучлаад тийм ээ. Тавьж явуулах зүйлүүдэд тавьж явуулаад ингээд ирэнгүүт угаасаа ингээд бид нар автоматар ингээд хинэж тусламжгүйгээр ингээд уг нь өөрсдөө ангаах чадвар биднэрт байгаад байгаа байхгүй юу? Энэ аргууд бүгдээрээ болоод энергийг дээшлүүлж ийн гэдэг чинь өөрийгөө ангааж байгаагийн шин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та нарт өнөөдөр бас өөрийгөө ангаах талаар бас ингээд мэдээллийг хуваалцчихна гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ бие махбодын төвшөнд бас өөрийгөө цэвэрлэх зүйлийн талаараас нэмж хэлэх зүйлүүд байна. Одоо нөгөө өмнөх бичлэгүүдээр хэлсэн одоо химийн гаралтай зүйлүүдийг ер нь бага идэх тийм ээ. Хортой зүйлүүдийг бага хэрэглэх тусам л ингээд энерги чинь өндөр байна л гэсэн үг байгаа. Тийм болохоор арх, тамхи, алкогол энэ төр хэрэглэдэг бол энэ бүх зүйлүүдээс биеэс салгаж авах хэрэгтэй. Тэгж байж энерги чинь дээшлэн тэхгүй бол энерги чинь дээшлэхгүй. Хэцүү. Мэдээж хэрэг багаар дээшилж магадгүй. Тэгтэл ингээл унаалаа. Тэр зүйлүүдийг хэрэглэх тусам энерги чинь буцаал унаад байна. Хэсэг хугацаанд гайгүй дээшлүүлчихэл буцаагаал унаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар ч үр дүнгүй байхгүй юу? Тийм болохоор та шийдвэрээ гаргаад энэ бүх зүйлүүдээс салах хэрэгтэй. За тэгээ тэрнээс цааш сөрөг муухай зүйлүүдийг хэрэглэдэг бол бүр болох хэрэгтэй. Одоо болох арга хэмжээг авч эхлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тийм болохоор өнөөдөртөө би бол энэ бичлэгээр ингээд та нартай ингээд өөрийнхөө хэмжээнд энерги яаж цэвэрлэх үү, тийм ээ гэдэг мэдээллийг энд хүргээд өгчлөө. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энд хүргээд дуусгая. Өнөөдөр ингээд гадуураас явж байгаа болохоор явж байгаа газараа бичлэгээ ажлаа амжуулчих гэж бодоод хөгжим айгуу чанга яваад байна. Тэгээд гайгүй бас миний ярьсан зүйлүүд сонсогдож байх гэж найдаж байна. Тэгээд надтай холбогдож сессиа хийж өөрийнхөө одоо энергийг тийм ээ онцлуулах, өөрийнхөө чакрануудыг онцлуулах, өөрийнхөө энергийн бид чинь ямар сөрөг зүйлүүд байгаа энэ тийм ээ янз бүрийн траума энэ байгаа. За даалд ухамсарт чи яг юу болоод байдаг тийм ээ өөрийгөө ойлгоё, өөрийнхөө дээд биетэй бас илүү холбогдох хүсэлтэй энэ гээд байгаад хүмүүс байх юм бол миний хийж явуулдаг энэ онлайн сессиа буюу энэ энергийн засалд надтай холбогдож орж болно. За тэгээд ухамсараа маш хурдан тэлэх хүсэлтэй байгаа. Надтай ингээд ганцаарчилсан сургалтыг авах хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол бас надтай холбогдож ингээд хэдэн сараар надтай ингээд ганцаарчилсан сургалтыг надаас бас авч болно. Одоохондоо би групп сургалтыг явуулах санаа арай байхгүй. Гэхдээ ойрын хугацаанд магадгүй ингээд дээд бие маань энэ хугацаа болчлоо, зөв цаг хугацаа гэд тийм тохио орж ирэх юм бол ойрын хугацаанд бас зохио байгуулж магадгүй. Тэгээд зохион байгуулахаар болсон бол би та бүхэндээ энэ мэдээллийн мэдээж хэрэг хуваалцсан. За тэгээд бичлэгний маань доор та нарт маань хэрвээ бас өөр асуултууд байх юм бол тийм ээ над руу бас бичиж явуулж болно. Private message асууж явуулж болно. Миний Instagram руу, Facebook руу, Төгс Амдар пэйж руу бас бичиж болно шүү. Тэгээ өнөөдрийн маань бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.